За мөлөөртэй бодлон эхэлж байна. Тэгээд маркеттэй холбоотой баг нь хавтаа төгөө гэж бодлоо. Тэгээд Америкийн засгийн газрын өөр $40 тэрлион хэмжээнд хүрсэн. Тэгээд энэ хүү тоо маань болохоор түүхэнд байгаагүй хамгийн өндөр тоо байгаа. Тэгээд 2007 оноос хойш бас бондын хүү буюу 30 жилийн хугацаатай бондын хүү маань хамгийн өндөр хэмжээнд дээрээ хүрсэн. Тэгээд Scott Bessent энэ асуудалтай холбоотойгоор 8 сарын 19-нд ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр бондын урт хугацааны бондын худалдаа авалтыг нэг удаагийн operation дээрээ $2 тэрбум хийдэг байсан бол энийг $4 тэрбум хийнэ гэдэг мэдээлэл хийсэн байна. Тэгээд энэ мэдээллийн дараа крипто хүчтэй өссөн, алт хүчтэй өссөн энэ талаар бид нэр ярилцсан байгаа. Тэгээд нийт хэмжээтэй нь харьцуулах юм бол энэ зурган дээр харах юм бол айгүй бага мөнгө юм шиг хэрнээ гол өгж байгаа мессеж нь айгүй чухал юм а гэдэг би бол байр суурийг бол гаргасан байгаа. Тэгээд сүүлд өгсөн бас ярилцлаган дээр төрийн сангийн general account буюу одоо Америкийн засгийн газрын Америк улсын хувийн өөрсдийнх нь checking account-тай адилхан гэж төсөөлж болох зэнхүү account-наасаа болохгүй бол одоо бонд ч гэсэн худалдаж авахд бид нар бэлэн байна гэдэг ийм мэдээллийг бас хийсэн байгаа. Тэгээ ямар ч байсан хугацааны засгийн газрын бондын хүүгийн хэмжээ, хүүгийн өгөөж гэж яригддаг, тэгээ yield гэж яригддаг энэ хэмжээнд дээр ер нь бол анхаарал хандуулж байгаа. Энийг хит өсгөх сонирхолгүй байгаа гэдэг юм нь бол хит өсгөх сонирхолгүй байгаа гэдэг ямар ч байсан илэрхийлсэн гэсэн үг. За тэгээд 9 сард болох байгаа асуудлууд гэх юм бол юу вэ гэхээр 8 сарын одоо 26-нд буюу маргааш биш үү Nvidia-гийн удирдлагын тайлангаар. Тэгээд 28-нд болохоор Jackson Hole гэдэг айгүй алдартай эдийн засгийн том конференс болдог. Тэгээд энэгээр Kevin Warsh буюу төв банкны шинэ chairman маань өөрөө яриагаа хийн. Тэгээд ажилгүйдлийн дата 9 сарын 4-нд, 9 сарын 11-нд, 8 сарын CPI буюу инфляцийн дата гарах ийм төлөвтэй байгаа юм. Тэгээд мэдээж 11 сард дунд хугацааны сонгуульд буюу англиар бид midterms гэж ярьдаг midterms болох ийм төлөвтэй байгаа. Тэгээд маркетер бол хүмүүс бол яг мэдээж маркет нэлээд савлгаатай байна, боломжтой байх хэрэгтэй гэдэг ийм байр суурьдыг бол илэрхийлж байгаа. Мөлжүүртэй болон дээр бид нар бол яг одоо чинь юу гэдэг 9 сард 10 сард ингэн тэгнэ гэж бид нар таамаглахад хэцүү учраас бид нар богино хугацааныхаа чухал левелүүдийг ерөөхдөө хараад явдаг. Тэгээд 765 дээр put wall байсан бол 760 руу ерөөхдөө бол буурсан. Тэгээд хэмжээний ерөөхдөө бол зарлтууд дээрээс нь хүмүүс бол хаадаа hedge хийх буюу put option худалдаж авч байгаа ийм үйлдэлүүд бол зах зээл дээр ажиглагдаж байгаа. Гэхдээ Wix бол нэг сүртэй өсөхгүй байгаа. Тэгээд өнөөдөр 765-ын дээр гараад 766 хавцаа маркет хаагдсан. Энийг бол би айгу сайн зүйл гэж үзэж байгаа. Тэгээд алт болон биткойн айгу хүчтэй байгаа маань. Яг үүндээ бол Jackson Hole болно гэд маркет анхаарал хандуулж байгаа юм шиг ирнэ нөгөө талдаа Kevin Warsh нэг тийм bearish юм ярина гэж бол итгэхгүй байна гэж захиал үзэж байна гэсэн үг. Тэгээд яг хүмүүс бол юу гэж үзээд байгаа гэхээр Kevin Warsh-ыг бол ер нь бол яаж чадахгүй тийм нөхцөл байдал дээр л орчлоо гэж үзээд байгаа. Тэгээд энэ талаар бас нэг слайд байгаа. Тэрийг бас харуулах. Тэгээд зах зээл дээр ямар шиг байгааг ерөнхийдөө бол ярьсан. Gamma маань болохоор негатив байсан. Өнөөдөр 765-ын дээр хаагдсанаар ерөнхийдөө бол positive буюу эрг үзүүлэлт рүү ямар ч байсан орж ирж байгаа. Wix ерөнхийдөө бол одоо ч гэсэн маш бага үзүүлэлт байгаа. Тэгэхээр зах зээл дээр бол яг нэг тийм сүртэй бол айдас бол орж ирэх байгаа. Ерөнхий narrative болон хөдөлгөөн маань юу байгаа гэхээр хиймэл оюухантай холбоотой сүүлийн үед бас хүчтэй өссөн батлан хамгаалалттай холбоотой хувьцаанууд маань нэлээд унсан. Бид нар бол батлан хамгаалахын хувьцаанууд нэлээд болж байсан. Гэхдээ Трамп том defense компаниудын маржин аяг өндөр байна гэдэг нэг ийм гомдол гаргасан. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас зах зээлээр нөлөөсөн байх боломжтой. Гэхдээ ямар ч байсан ойр хугацаанд буцаас сэргэнэ гэдэг ийм хүлээлттэй байгаа би. За дайны асуудал мэдээж яригдж байгаа. Тэгээ сүүлд яригдсан чухал юм маань юу байсан бэ гэхээр crack spread гэж ерөнхийдөө юм байдаг. Тэр маань юу вэ гэхээр боловсруулаагүй яг түүхий газрын тос, тэгээ дээрэс нь боловсруулсан газрын тос буюу одоо дизель түвштэй. Тэгээд энэ дизель түвш хоёрын хоорондын ханшийн зөрөөг ерөнхийдөө бол crack spread гэж ярьдаг. Энэ crack spread маань $93.84 хүрснээрээ ерөнхийдөө бол нэлээд өндөр түвшнэр ирлээ гэж бол мэдээнүүд бас гарсан байна. Тэгээд энийг бас хайлт яг нэмээд уншсан чи юу болсон бэ гэхээр Украинаас Орос руу газрын тос боловсруулалт үйлдвэрүүд рүү аягүй хэмжээний дайралтууд хийсэн. Дроноор дамжуулаад ерөнхийдөө бол дайралтууд хийсэн. Тэгээд энэхүү дайралтууд маань газрын тосны болон энэ дизель түвшний ханшинд аягүй сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээд үнийн өсгөж ийн гэсэн үг. Оросын хувьд бол дизель болон янз бүрийн юм түвшийг гадагшаа экспортлохоо болоод тэгээд импортынхоо бодлогыг бол ерөнхийдөө бол нэлээд тайвшрууллаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгэхээр нэгсэнд Орос дотроо бүр хомсдолтой болж эхэлж байна гэсэн үг. Тэгээд энэ Орос руу хийж байгаа энэ Украины үргэлжлүүлэн энэ дайралтууд маань бас юу харуулж байгаа гэхээр энэ дронтой холбоотой энэ дайны
механизм маань нэлээд хөгжөөд эхэлсэн. Тэгээд айгүй хямдхан дроноор бүр 1400 500 км-ийн цаана хүртэл байгаа байнуудыг бид нэг онох чадвартай гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд хэдий Орос устгаад байгаа ч гэсэн нөгөө дрон маань өөрөө жижигхэн учраас радараар одоо шууд ингээд барихад айгүй хэцүү төвхтэй. Тэгээд олон ширхгээр нь хямдхныг явуулчаар хэдэн зуугаар устсан байсан ч гэсэн цөөхөн нь очиод байгаа устгахад маш олон сая долларын ийм хохирлыг авчирдаг ийм дайны хэрэгсэл болж хувирсан байна. Тэгээд энэ дрон үйлдвэрлэдэг компаниуд, дрон сөнөөдөг, дрон устгадаг одоо юм технологиуд дээр манай мүлжүүртэй болтой бид айгүйх санал болгож артиклууд бид нар оруулдаг. Тэгээд бас энэ арилжаануудыг бид нараас ярилцдаг байгаа. Тэгээд энэ маань бас ийм учиртай байгаа. Энэ бас дайн бас энийг бас харуулж байна. Тэгээд мүлжүүртэй.com дээр ороод манай энэ судалгаануудыг унших боломжтой бүгдээрээ үн төлбөргүй байгаа. Төлбөртэй гишүүн болохыг хүсвэл бид нар бас 1 сарын үнэгүй гишүүн болохоос урамшуулаад явуулж байгаа. Тэгээд тэгснээр юу болох вэ гэхээр өөрсдийнхөө багцыг харна, миний арилжааны саналуудыг харна гихчлийн иймэрдүү бас боломжууд байгаа. Гэхдээ бас албагүй заавал шаардлага байгаа. Тэгэхээр угаасаа судалгаанууд үнэгүй бүгдийг нь ороод уншиж болно. Refined-тэй холбоотой хувьцаанууд өссөн. DBF, Dino, MPC, VLO тэгээд бусад бас юутай холбоотой, газартай холбоотой хувьцаанууд маань ерөнхийдөө бол өсөлттэй байгаа ийм мэдээлэлүүд гарсан. Тэгээд Kevin Warsh-ийн хувьд бол зах зээлийн хүлээлт болохоор юу байгаа гэхээр хүүг өсөж чадахгүй, бууруулж чадахгүй гэдэг юм бол байр суурьтай байгаа. Тэгээд би энэ дээр бол нэг сүртэй юм бол бодож мэдэхгүй байна. Kevin Warsh-ыг яг дагдаг усуд болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр нэлээд датан дээр үндэслэж ерөнхийдөө зах зээл арилжих хэрэгтэй. Төв банкнаас бол одоо юу гэдэг нь зах зээлийг дэмжсэн ямар нэгэн тийм мессеж хөдөлгөөн өнтер хийх шаардлага байхгүй гэдэг байр суурьтай байдаг гэсэн юмнуудыг бол ярьсан. Гэхдээ Kevin Warsh-ийн Scott Bessent-ийн Trump-ээс юу ойлгож байгаа гэхээр Америкийн нэг хэмжээний өрийн асуудлаас гарахын тулд эдийн засаг өсөх хэрэгтэй, хүчтэй өсөх хэрэгтэй, дээрээс нь инфляц тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Нэгсэндээ nominal growth гэдэг нь юу вэ гэхээр инфляцийн дээрээ эдийн засгийн өсөлтийг ерөнхийдөө нэмээд тэрхүү өсөлт маань өөрөө юунасаа бодлогын хүү цаашлаад инфляцаас ерөнхийдөө өндөр байж чадах юм бол ерөнхийдөө энэ өрийн асуудлыг шийдвэрлэх юм боломжтой байна. Ягаад гэвэл энгийнээр тайлбарлах юм бол юу вэ гэхээр мөнгөний үн цэнийг ерөнхийдөө алдагдуулаад мөнгийг хямдхан болгохоор нөгөө өвчин өөрөө хямдхан болох байхгүй. Тэгээд эдийн засагт хилээд явчих юм бол нийт эдийн засгтай харьцах нөгөө өрийн хэмжээ маань өөрөө айжмдаа буураад төлөгдөд явчих юм байна. За semi analysis нэг репорт гарсан байсан. Тэгээд бас мэдэн дээр энэ бас нэлээд явсан мэдээ. Юу вэ гэхээр OpenAI Broadcom-тай нийлж хагаад AVGO гэдэг хугацаатай тэр нь AVGO гэдэг Broadcom-тай нийлж хагаад эдгээр Jalapeno гэдэг энэ чип гаргалаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ Jalapeno гэдэг чип маань болохоор 9 сарын дотор бий болсон хамгийн анхны generation-ийн энэ хүү чип гарч ирэхдээ бүр AMD, Nvidia болон Google-ийн TPU-гээс бүгдээрнгээс нь илүү өндөр хүчин чадалтай ийм чип гарлаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд их сонирхолтой. Тэгээд зөвхөн хүчин чадлаар өндөр байгаа зогсохгүй тог зарцуулалт нь хамгийн efficient. Тэгээд хамгийн бага тог зарцуулаад хамгийн их токен боловсруулдаг ийм чип гарлаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд architecture-ийн хувьд болохоор Google-ийн биш Nvidia-гийн Dynamo гэдэг софтверийг хэрэглэх шаардлагагүйгээр ийм өндөр ерөнхийдөө үзүүлэлт гаргаснаа бас анхаарал татлаа гэж бас бичсэн байлаа. Тэр маань ямар учиртай вэ гэхээр large language model маань өөрөө text generation хийж байхдаа prefill, decode гэдэг хоёр хэсэгтэй. Тэгээ prefill гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр айгүйх GPU хэрэглэдэг. Decode гэдэг хэсэг маань болохоор айгүйх тийм memory хэрэглэдэг. Тэгээд KV cache гэдэг юм ерөнхийдөө бол одоо хэд хэдэн чипнүүдийн хооронд ингэж дамжуулж шаардлага бий болдог юм байна л да. Тэгээд тэгэж хоёр пулт хуваахгүйгээр нэг пул дотор бүгдээрнгийн тооцоолол хийдэг, айгүй тийм efficiently хийдэг юм чип гаргалаа. Тэгээд энэ бол application integrated circuit буюу яг хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд биш, ерөнхийдөө бол inference буюу хиймэл оюун ухааныг хэрэгжилж байгаа одоо тий өгөгдөл ерөнхийдөө авч яхад хамгийн одоо үр дүнтэйгээр авч чаддаг юм график картыг гаргалаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ хүн мэдээлэл маань нэлээд сонирхолтой. Тэгээд энэний ачаар юу болох вэ гэхээр OpenAI Nvidia-тэй дараад нь ерөнхийдөө бол хилцээрүүд хийхэд бол нэлээд туслах байх. Нөгөө талаас өмнө угаасаа нэг юм мэдээлэл гарсан шүү дээ. Nvidia OpenAI-ийн 250 тэрбум долларын зээлийг баталгаажуулна гэдэг. Тэгээд тэр хэмжээ маань ерөнхийдөө буураад 120 тэрбум доллараар буурсан. Тэгээд ягаад Nvidia ер нь ингээд OpenAI-ийн зээлийг баталгаажуулахад бэлэн болоод байгаа юм бэ гэсэн чинь магадгүй энэ мэдээлэл хийсэн байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө бид нэр negotiate хийх буюу хилцээрт орох юм leverage-тэйгээр орж ирээд
Тэгээд одоо та нарыг бидний зээлийг баталгаажуулахгүй бид өөрсдөө энэ чипийг хэрэглэлээ ч гэдэг юм уу иймэрдүү ярианаа цаагаараа явсан байх магадaltaй. Дээрээс нь Broadcom өөрийнхөө expertise буюу одоо мэдлэг дээрээ үндэслээд ийм боловсронгуй ерөнхийдөө чип айл гэдэг гаргаж боломжтой чадамжтай болсон юм байна гэдгийг бас давхар харуулж байгаа. Тэр утгаараас айгуу драас нэлээд булш мэдээлэл болоо гэж бас харж байгаа. Semi analysis энэ дээр репортон дээр шууд бол AMD дээр бол нэлээд bearish маягийн бичсэн. Ягаад тэгэхээр OpenAI-тэй хийсэн хилцээрийн дагуу бол AMD-гийн 10 гаруй хувийг OpenAI шууд эзэмших боломжтой болно. Тэгээд тэрэн дээрээс нэмэгдүүлээд AMD-тэй өрсөлдөх өөрсдийн гэсэн чипийг гаргаад явчихгод AMD эндээс нэлээд хүнтэй нөхцөл байдалд орж байгаа юм биш үү гэдэг ийм мэдээллийг бол гаргасан. Тэгээд OpenAI мэдээж энэ дээрээс ямар ч тохиолдолд хоцрох юм байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрсэн байлаа. Надаа миний хувийн дүгнэлт болохоор юу байгаа гэхээр зах зээл OpenAI-ыг цаашдаа бол өрөө төлөх чадваргүй болно гэдэг эрсдэлийг айгүйх анхаарч хараад байгаа. Тэгээд тэрнтэй холбоотойгоор Oracle, CoreWeave гэдэг юм иймэрдүү компаниудын хувьцаанууд айгүй унс. Ягаад гэхээр нөгөө backlog нь өөрөө энэ том foundation model гаргадаг Claude, OpenAI тэ Oracle-ийн тухайд бол тэр зам OpenAI-тэй том хилцээртэй учраас тэрийг төлөх чадваргүй болчих юм бол Oracle дампуурч юм шиг гэдэг нэг тийм айц байдаг байхгүй. Тэгээ энэ маань цаашдаа ч гэсэн OpenAI орлого сайтай байгаад баахан амлсан зардлуудад төлөх чадамжтай байх магадлалыг ерөнхийдөө өсгөж байгаа ийм мэдээллүүдийн нэг байж болох юм гэж бол санагдлаа. Тэгээд цаашдаа бол мэдээж анхаарал хандуулгаад салбар тэгээд бид нэр хүрээлэн мэдээлэл өгөх болно. Тэгээд thank you.